За витамин гэдэг нь болохоор яг хүний биед хэрэгтэй органик нэгдлүүдийг хэлж байгаа юм. За маш бага хэмжээгээр хүний биед хэрэгтэй байдаг. Үүнийг болохоор хэрэглэснээр хүний одоо дархлаа, бодисын солилцоо, тий одоо өсөлт хөгжил эдгэрт бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг. За тэгээд витаминыг болохоор усан дуустдаг, тосон дуустдаг гэж хоёр ангилаад байгаа юм. Усан дуустдаг витаминууд нь болохоор шээсээр гадагшилдаг, тосон дуустдаг витаминууд нь болохоор одоо хүний биед хуримтлагддаг ийм ялгаатай байдаг. За мөн эрдэс бодис гэж байгаа. За эрдэс бодис гэдэг нь болохоор хүний биед буюу амьд организмын биед зайлшгүй шаардлагатай органик бус нэгдлүүдийг хэлдэг. За эдгээр нь болохоор одоо булчингийн агшилт, усны солилцоо, за тэгээд дээрэс нь одоо мэдрэлийн үйл ажиллагаа эдгээр зайлшгүй хэрэгтэй байдаг. За макро, микро гэж хоёр төрөлд ангилдаг. За макро гэдэг нь болохоор хүний биед их хэмжээгээр хэрэгтэй. За микро гэдэг нь болохоор хүний биед бага хэмжээгээр хэрэгтэй ийм эрдэсүүдийг хэлдэг. Ер нь бол авч чаддаггүй. Монгол улсад ялангуяа ингээд ярих юм бол хүнсний аюулгүй байдал алдагдсан. Хаана ургаад ямар одоо бордоо химийн бодис ашиглаад тарьсан мэдэгдэхгүй ийм жимс ногоонууд их байна. Ер нь бол амин дэм эрдэсүүд ихэвчлэн жимс ногоонд их байдаг байхгүй юу? Тэгэхээр жимс ногоо маань өөрөө аюулгүй байдал нь алдагдсан. Тэгээд манайх өөрсдөө бас ингээд яг ингээ органикаар тарьдаг газрууд нь ховор гэдэг байхгүй юу? Тэгэхээр би олж чадахгүй л гэж хэл. Яагаад бас тэгж хэлж гинэ вэ гэхээр сая 2024 онд Монгол хүний за одоо нэг шим тижэл болоод эрдэс бодисыг ингээ судалсан нийт том судалгаа гарсан байлээ. За тэрэн дээр болохоор юу гэж гарсан бэ гэсэн чинь Монгол хүмүүсийн 92% нь Д витамины дутагдaltaй байна. Түүнээс 50% нь бүр хүн хэлбэрийн дутагдaltaй байна гэж гарсан байгаа байхгүй. Тэгэхээр Д витамины дутагдaltaй яваад байна гэдэг чинь өөрөө маш том эрсдэл байхгүй. Маш том эрсдэл. Маш олон төрлийн өвчнөөр өвдөх эрсдэл байна. Маш олон төрлийн хавдруудын эрсдэл ингээ үүсцэн явж байна гэсэн үг. За тэгээд дээрэс нь чихрийн шижин, артерийн даралт ихсэх хэмжээ гэх мэт маш олон ингээд манай Монгол улсын хүн ам зөнхлөн тохиолддог архаг явцтай хүнд өвчнүүдийг тусах эрсдэл нь улам л нэмэгдээд байна л гэсэн үг. За Д витаминыг жишээлбэл ингээд аваад үзэх юм бол ер нь бол одоо хоол хүнсээр гэж түрүү ярьсан шүү дээ тийм. Хоол хүнсээр авлаа гэхэд Д витаминыг 20 ширхэг өндө идчихэж өдөрт хүн 20 ширхэг өндө идчихэж 2000 одоо эдэнийц одоо юу авах арга байхгүй юу? Д витамин. Тэгэхээр хүн 20 өндийг нэг өдөр идэхгүй байхгүй. Гэх мэт одоо нөгөө нэг хүнсний бүтээгдэхүүнд агуулгадах хэмжээ гэдээ бүр ингээд Солонгост бүр ингээд 100 грамт тэд гэдэг ингээд заагаад өгсөн гэдэг байхгүй. Тэгээд эдрийг нь харахаар болохоор яадгүй гэхэд бүр айгүй олон килограммаар ч юм уу идчихэж тэр одоо Д витаминыг авах боломжтой байдаг байхгүй. За ер нь бол курс гэж байхгүй. За Д витаминыг бол өстой жилийн 4 улиралд заавал уух ёстой. Гэхдээ уухтаа хамгийн гол нь манайхан дур мэдж уудаг. Тэгж дур мэдж ерөөсөө ууж болохгүй. За манай найз 50,000 тагаар тариулсан гэсэн 100,000 тагаар тариулсан гэсэн өдөр болгон ууж авах гэж хараа ядаргаа. Тэрний оронд нэг дор ингээ 200-300 мянгаар нь тариулчих гэсэн хүмүүс орчин үед айгүйх харагдаад байгаа. Тэрийг нь ингээ судлаад үзэхээр хамгийн аимшигтай нь явандаа тэр чинь Д витамин чи өөрөө элэг бөөрөнд очиж задардаг байхгүй юу? Тэгжээж идэвхтэй хэлбэртэй шилждэг. Гэтэл тэгээд одоо 100,000-аар 200,000-аар ингээд тариулаад авах юм бол явандаа бөөрийн дутагдалд орох эрсдэлтэй байна гэсэн юм судалгаанууд гараад ирсэн байна байхгүй. Д витамин ч өөрөө гормон гэж хэлдэг байхгүй юу? Ер нь гормонтой төстэй витамин юм аа гэхэд тэрийг өдөр тутамдаа авах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг бид нар одоо инсулин гэдэг гормон байлаа гэж бодоход чинь яшааш өдөр алган одоо сахартай хүмүүс тэгдэг шүү дээ. Өдөр алган тариулж авах гэж хараад байгаа нэг дор тариулчих гэвэл тэр хүн чи яах юм? Өстой нөгөө нэг гипогликемид ороод нас орно шүү дээ. Тэрнтэй адилхан манайхан Д витаминыг гормон гэж бодоод өдөр тутамдаа уух хэрэгтэй байхгүй. Гэтэл манайхан ингээд нэг дор тариулна гэдэг одоо маш том эрсдэл бол
хонь агуулгадж байгаа гэдгийг бас аягүй сайн ойлгосоо гэж хүсэж байна. За D витамин ингээд одоо юу лээ нуухыг авах гээд нүдийн сохлно гэдэг юм бас байж болохгүй шүү дээ. Яванда хэдэн жилийн дараа одоо бөөрийн дутагдалд орохыг үүсэхгүй байхгүй. Тэр судалгаанууд нь гарцсан байна. Би ингээл анзаараад хахад намайг оюутан байхад бөөрийн диализ хийдэг газар нэгдүгээр эмнэлэгдэл байдаг гэсэн. Тэнд бол жоохон очртой байдаг байсан. Гэтэл одоо баг эмнэлэг болгонд диализийн аппараттай болсон. Гэтэл одоо тэр нь бас хүрэлцэхгүй байгаа. Ингээд хараад хахад маш залуучсан. Одоо бөөрийн дутагдал. Тэгэхээр яг хөө би бас ингээд хүн хардах хэрэгтэй. Хардах эрхийнхаа хүрээнд судалгаа байхгүй учраас би мэдэхгүй л байна л та. Монгол улсад хийгдсэн. Хардах эрхийнхаа хүрээнд би юу гэж харж байна гэхээр багт нь ингээд өндөр тунгаар D витамин өгсөн хүмүүс маань одоо ингээд бөөрийн дутагдалд ороод байгаа юм биш байгаа даа гэсэн юм сэтгэл өвдөгсөн юм бас бодож байгаа байхгүй. Тэгэхээр D витамин уух гэж байгаа бол заавал мэрэгжлийн эмчээс зөвлөгөө аваач. За болж игэл цусндаа шинжилгээг өгөөд хүрээдрээ бид нар та хэдэд схемийг нь гаргаад өгөө. Та тэдэр уугаад тэдэн сарын дараа уухад таны одоо 10 байгаа витамин чинь 30 дээр очино. 30 дээр очоод тэрнээс цаашаа ингэж уугаад тэгэхэд таних 50 дээр очино. Ингээд ер нь бол нэг 60-аас 70 дээр барихад та өөрийгөө нэг 200 төрлийн өвчнөөс хамгаалж гин. За бас нэг 20 төрлийн хавтраас би өөрийгөө хамгаалж чадчихна гэд өөртөө бардам итгэлтэй байж болно гэж хэлмээр байна. Тэгээд битгий өндөр тунгаар тариулаарай. Энэ бол хоршуул гэж хэлмээр. Ер нь бол яг өөрөө манай монголчууд өөрсдөө амар тийм хянамгай, хэрсүү, хашир байгаад өөрсдөө айгу мэдлэгтэй байгаад ууж байгаа бол болно. Гэхдээ за Монгол улсын зах зээл дээр хяналтгүй одоо эмийн бүртгэлд ороогүй витамин, за эм бас байж байгаа тий. За тэгээ хуурамч эмнүүд бас байдаг та яг адилхан хуурамч витаминууд бас маш их байдаг байхгүй. Витамин чи өөрөө хүний биед орж байгаа. Одоо эмтэй адилхан, хүнстэй адилхан хүний биед орж байгаа юм учраас тэрийг бол маш сайн шалгаж авах хэрэгтэй. Монгол улсын эмийн бүртгэл бүртгэгдсэн юм уу? Хаана үйлдвэрлэгдсэн? За дуусах хугацаа нь хизээ. За энэ бүтээгдэхүүний найрлал нь яг ийм яг миний биед хэрэгтэй юу байгаа юм бэ гэдэг юм маш сайн үндсэн болоод туслах найрлагыг харах хэрэгтэй байхгүй. Гэтэл нэг ийм савтай юм ингээл бариад байж идэг. Энэ дотор нь юу байгаа юм бүү? Энэ D витамин ингээл D витамин 2000 гэсэн байгаа хэрнээ яг 2000 байна уугүй юу гэдгийг нь хийн шалгасан. Юу юм? Байгаа ч юм байхгүй ч юм эсвэл зүгээр нэг юм цагаан хавтгай юм байгаад байгаа юм уу? Би өчигдөр над дээр нэг хүн үзүүлэх гээд ирсэн. Би ол эргэлцсэн. Нэг компани D витамин гэдэг юм хавтгай таблет хэлбэртэй D витамин авчирсан. Би энийг ингэж эмчээ би 50,000-аар хэдэн удаа уугаад 50,000-аар 2 сар уугаад араас нь би 4,000-тай D витамин ууж байна. 24 оны 10 сараас хойш уусан хүн байгаа. Тэгээд сая 5 сар шинжилгээ өгсөн байна. Өмнөх нь 13-тай D гарч ирсэн чинь одоо 8-тай гарсан байна. Хэвийн жинтэй хүн. Тэгэхээр би бол тэр D витаминд л эргэлзэж байгаа. D витамин хуурамч байна. Үнэхээр тэр D витамин байгаа тэр хүн яг ингээд уух ёстой хугацаанд уусан бол зөв уусан бол тий зөв цагтаа зөв уусан бол тэр D витамин өсгөл واخхой. Өсөх хангалттай өснө. Гэтэл бүр буураад ороод ирсэн. Тэгэл би за бас л нөө хуурамч юмнууд нь ингээл байж л байдаг юм байна. Мэдхгүй хүмүүс навал уугаад байж л байгаа мэн л гэж харсан л та. Тэгэхээр ер нь бол витаминыг сонгохдоо үнэхээр чанартай яг тэр дотроо агуулгадж байгаа тэр амин дэм эрсцүүд нь яг тэндээ агуулгадж гинүү. За туслах бодис гэж химийн баахан бодис байгаа юм биш байгаа да. Тэрийг шалгаж аавна. За тэгээд дээрэс нь ер нь бол би бол нэг эмчийн зөвлөгөөтэй л уучаасаа л гэж үздэг байна. Ер нь бол манайхаас авч байгаа хүмүүс бол дандаа эмчийн шинжилгээнд ороод тэгээд эмчийнхаа зөвлөгөөг аваад за мэдээж хоол, нойр, хөдөлгөөн гэдэг нэмэлт одоо зөвлөгөөнүүдээ аваад усаа яаж уух юм гэдгийг хүртэл заалгаад тэгээд витамин уудаг, үр дүн бол үздэг. Манайхаас витамин ууж үзээгүй хүн гэж бол байгаа. Нэг удаа ууж үзсэн хүн гэж байдгүй. Ер нь бол витамин уувал эмчийн зөвлөгөөтэй уугаарай л.
Тийм, ер нь бол үнэхээр тэр витамины талаар өөрөө бас өргөн дэлгэр мэдлэггүй болвол заавал эмчийн зөвлөгөөтэй уугаарай. Гэхдээ эмчийн зөвлөгөөтэй уухтаа витамин мэддэг эмчийн зөвлөгөөтэй уугаарай л гэж хэлж байна.